Заримдаа өөрийгөө юу ч хийж чадахгүй хэтэрхий сул доройгоор мэдэрхийн. Ажлынхан маань надаас төрүүлээл, найзууд маань амжилт гаргаал, би л ганцаараа яг эндээ гацчихсан юм шиг. Энийг юу нь яах вэ? Үнэндээ дэлхийн хамгийн амжилттай хүмүүсийн 70% нь яг ийм мэдрэмж авч байсан л байдаг. Энийг сэтгэл зүйчид импостер синдром буюу өөрийгөө үүсгэх хамчинч гэж нэрлэдэг. Тэгэхээр бусдын хүлээлтэнд хүрэх гэж хичээх тусам хүн өөрийгөө илүү хүчгүй сул доройгоор мэдэрч эхэлдэг. Харин шинжлэх ухаанаар өөртөө эргэлзэх нь таныг өсөж дэвшиж байгааг баталж байгаа хэрэг юм. Та илүү ихийг сурж мэдэх тусам өөрийнхөө мэдэхгүй зүйл хичнээн их байгааг олж хардаг. Чамд ийм мэдрэмж төрж байвал чи өсөж дэвшиж байна л гэсэн үг. Өнөөдөр юу ч хийж чадаагүй байсан ч зүгээр л амьсгаа аваад амьд байж чадсандаа баярлалаа. Маргааш өөр өдөр ирэх болно. Харин өнөөдөр өөртөө жаахан зөөлөн хандаарай. Амжилт.